байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд урт нассан Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Чанагийн галсан хүлээн авч уулзлаа. Түүний хувьд одоогоор нийт 60 орчим номыг герман, англи хэл дээр гаргаж, уран бүтээлийнхээ хажуугаар байгаль орчин дээлтэй олон ажлыг санаачлан хийдэг, тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 1 сая модыг тарьж ургуулсан байна. Ингэх явцдаа бороо оруулах төхөөрөмжийг санаачлан гадаадын эрдэмтдэд захиалга өгөн зохион бүтээлгэжээ. Энэ хичээл зүтгэлийг үнэлэн түүнийг байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшууллаа. Сая модоо бол ерөнхийдөө одоо дуусгах чад байна. Одоо 2 дахь сая руу орно. Ер нь хүн хөтлөл би модон тарина. Би өөрийнхөө олсон жаахан хөрөнгө ястаа нөгөө итгэлтийн хэлбгээр тамирын мэсийг 7 шахаж явж олсон гэж би туулын мэсийг тэгээд дэлхийн олон газрын гол мөрдийн мэсийг 7 шахаж явж байгаад ингээд олж ирсэн хөрөнгөө би байгальдаа эх орондоо зориулъя гэж бодож байгаа. Монгол орны цөлжилтийг бууруулах, ойн сан нэмэгдүүлэхэд ард иргэдийн идэвх оролцоог дээшлүүлэх, шин санаа технологиг дэмжих, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгааг байгаль орчин аялал жуулчлалын сайд урт нассан онцлоод түүний зохион бүтээсэн бороо оруулах төхөөрөмжтэй танилцах, судлах ажлын эсгийг гаргахаар боллоо. Тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа энэ үед төр засгийн зүгээс идэвх санаачлаг гаргаж байгаа ард иргэдэд урамшуулах нь цаашдын ажилд нь ихээхэн урам нэмж байгааг Чанагийн галсангуй хилээд хүн болгоныг мод тарихыг уриалж үр хойчтой үлдээх үнэт өв гэдгийг онцолсон юм а. Тэр бом гэдэг чинь 1000 сая шүү дээ. Одоо монголчин 3 сая 300 гаруй мянган хүнтэй. Тэн дотор эх орно гэсэн олон 100 мянган хүн байгаа бах. Тэднэр чинь тэднээс хэм 1000 бүлэг болдгийм үү, бүл болдгийм үү гэж байгаад нийлээд ингээд зүтгвэл сая нэг гал сая мод тариад байвал 1000 бүл чинь тэр бомодыг босгоод ирнэ шүү дээ. Ерөөс ард түмэн нэг ингээд яахан юм санаачилбал ард түмнээ дэмжиж өгөх хэрэгтэй. Монгол хүний чадахгүй юм гэж байхгүй. Монгол хүн чинь ер нь аймаг хүмүүс шүү дээ. Ёстой өхөө мэдэхгүй ажилбал ажилласан шиг ажиллаж чаддаг. Тэнийг л одоо дэмжиж хөдөлгөөд өгдөг төр засаг л бидэнд өгөөлөгдөж байна. Одоо танаа яам миний хувьд сэрлээ. Би танаа яам руу одоо ирэх нэг зам гарлаа гэж бодож байна. Одоо тэр бороожуулах төхөөрөмжийг очиж харцгаа, олон түмэндээ таниулцгаа би маш баяртай байна. Монгол орноо ногоон диважин болгоцгоё гэж.